За сайн байцгаана уу сонсогчдоо. Зэхэтэн подкастын 159 дахь дугаар яг одоо эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаар онцлог нь найзуудтайгаа хийх гэж байна. Тэгээд бид хэд яг сонгуулийн энэ үе таарч байгаа учраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэх юм уу. Тэгээд залуучууд бид нэр өөрсдөө бөөдөн дээр суугаад нэгнийдээ суугаад угаасаа улс төрийн болж байгаа асуудлуудыг угаасаа ярилцаа суудаг. Тэгээд үүнийг илүү камерт буулгая. Тэгээд энэ жил одоо түүхэндээ байхгүй 2 сая 200 мянга. За 2 сая бараг 300 мянга шахах хэмжээний сонгогч нартай маш том сонгуул болж байна. Хамгийн олон үнээр дэвшиж байгаа бас. Яг үнэ. Тийм учраас анх удаа сонгуул өгж байгаа дүү нартаа тэгээд өнөөдрийг хүртэл бас ерөөсө сонгуул өгдөггүй залуучууд яагаад сонгуул өгөхгүй байгаад нь илүү хандаж саналаа өгөхгүй байгаад нь хандаж бас ярих гэж бодлоо. Тэгээ гурван найзтайгаа ингээд бид гурав ингээд сууж байна. За оргил маань ер нь чиглүүлээд локог дестралтай энэ удаагийн дугаарыг илүү системтэй аваад явах юм. Тэгээ оргил руугаа микрофон шилжүүлээ. Тийм 58-гийн сая хэлсэн бол айгүй үнэн. Энэ бол түүхэн сонгуул болох чинь манай Монгол улсын хувьд за арчилсан улс болоод 90 оноос хойш одоо 9 дахь улсын хурлын сонгуул тийм өмнө нь 8 сонгуульд бид нэр зохион байгуулсан. Тэгээл одоо ер нь өнгөрсөн 30 жил гэж яриад байгаа шүү. Тэгэхээр ирэх жилүүдэд ер нь манай улсыг ямар болохын гэдгийг тодорхойлох тийм сонгуул болж байгаа. Яагаад тэгэхээр бид нар анх удаа 126 гишүүнийг парламентаа сонгох чинь. Тэгээ анх удаа холимог ийм маш том сонгуулийг зохион байгуулах чинь. Тэгэхээр ийм олон ач холбогдолтой сонгуул болох жоо учраас сонгогчийн боловсролыг бид нар бас залуучуудынхаа хүрээнд найзуудынхаа хүрээнд ер нь олох шаардлагатай юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрсэн учраас хийж байгаа тийм. Тэгэхээр өнөөдрийн подкастыг бид нэр 4 сэдвийн өрөөнд ярилцсан. За өнөхөө сонгуулийн ач холбогдол нь юу юм бэ? Яг ямар ач холбогдолтой болоод бид нэр сонгуул гэд яриад байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ ярьчин. Тэгээд залуучууд бас яагаад сонгуульд идэвхтэй оролцох ёстой юм бэ? Тэгээд залуу хүн гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ? Энэ хүмүүсийг яаж оролцох ёстой юм бэ? Тэгээд бид нэр сонгуульдаа оролцох юм бол 3 дугаарт ямар үр дүн, ямар өөрчлөлтийг Монгол улстай авчирч чадах юм бэ гэдэг юм байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь сонгуульдаа саналаа өгөхдөө анхаарах ямар зүйлүүд байгаа. Тэр зүйлүүдийг энэ ер нь сонгуульдаа саналаа өгөхдөө яаж оролцох ёстой юм гэдгийг бас анхааруулах жоо мэдлэг өгөх байдлаар бас тэгж ярилцах байгаа. Тэр нь бол 3 л бүлэгцэд байна шүү дээ. Ер нь бол энэ дугаарыг ингээд дараа 4 жилийн дараа сонссонсондээ шин сонгогч нарт тийм гарын авлага болсон дугаар хий гэж найзан зорж байгаа. Хэдүүлээсэнд тийм байдлаар нь хий. За Батмөх маань шууд эхний асуултыг шууд найзан чамаас асуугаад эхэлжээ. Ер нь 1992 оны арчилсан үндсэн хууль батлагдсанаас бид нар 9 дахь удаагийн сонгуультайгаа нүүр тулж байна. Тэгээд ер нь сонгуул маань энэ удаагийн сонгуул юугаар ач холбогдолтой юм бэ? Тэр талаас мэдээлэл өгöd явах. Тэгээ найзууд нь орхитуулсан зүйлийг нэмэд явъя. Окей. За найзынхан энэ сонсож судалснаар бол яг энэ удаагийн сонгуулийн онцлог нь бид нар мэдээж гишүүдийн тоо ихсэж байгаа. Тэгээд тойргоо томсгож одоо бүсчилсэн тийм хуваагдал маягаар мандатууд гаргаад тэрнээс гадна бас пропорционал буюу те хувьд тэнцвэрлэх тогтолцоогоор яг зөвхөн намаа дугуулах. Тэгээд тэнцэнээсээ хувьтайгаа дүүцүүлээд гишүүдийг сонгох энэ холимог тогтолцоороо шилжээд гишүүдийнхаа тоог нэмсэн байгаа даа. За би чинь одоо 18 наснаас хойш ерөөсөө тасралтгүй сонгуульдаа бол оролцсон одоо тэргээр одоо бахархах тийм одоо сэтэл гарч ийн ийм контентэнд орж байгаа их. Яагаад тэгдэг байсан бэ гэхээр тухайн үеүүдэд бол мэдээж 76 гишүүн бүх юм хэвээрээ байсан. Энэ жил бол маш өрмөц энэ удаагийнх онцлогтой байгаа. За тэгээд өнгөрсөн тэр сонгуулиудад яг саналаа өгөхөд одоо би чинь өөрөө залуу 18 нас өнгөрөөд ингээд явж исэн. Тэр залуу байх үед сонголт яг би маш судалгаатай хийдэг байсан уу гэвэл өстой үгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ удаа одоо нэгдүгээрт бид нэр сонгуулийн энэ онцлогтой энэ жилийн энэ сонгуулийн онцлогоо ойлгоод дээрэс нь одоо би яг эргэж бодоод ингээд залуу өөр бага насндаа зэрэг өгж исэн сонгуулиудаа бодонгууд миний сонгуулийн саналд нөлөөлж исэн юм ерөөсөө миний эцэг их өвөө эмээгийн тэр үг их байгаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр би ерөөсөө сонгуул болох нэг 4 жилд болж идэг нэг удаа болж идэг зүйл юм байна гэд өөрөөсөө их хол тавиад өөрөө урт хаяа гээд өөрөө сайхан найзуудтайгаа зугаалаад яг сонгуул болох үеэр тэгээд хамралтын өдөр болчихгоот л тэгэл өглөөнөөс орой болтол сайхан тоглож байгаа л орой сонгуулаа өгсөн үү гэвэл очиж өгөх жишээ нэ тий. Ерөөсөө надад бол нэг сонирн биш байгаад байгаа байхгүй. Гэтэл энэ нь нас яваад ирсэн чинь хамгийн сонир юм болж таарад миний өнөөдөр яаж амьдарч байгаа миний өнөөдөр яг үеийн залуустайгаа адилхан яаж одоо өсөж дэвжих тэр хүсэж байгаа зүйлээ хийхэд хамгийн тулгуур тэр хүчин зүйл нь өнөөдөр бидний өгсөн тэр саналаар судалж өгөөд өөрсдийнхөө зорж байгаа өсөж байгаа юмныхаа төлөө дуу хоолойгоо оролцуулах одоо ардчлалын маань ганц үнэт тэр хэлбэр одоо тэр
одоо хэрэгсэлтэй сонгуульд саналаа өгөх гэдэг нь биднэрт өгж байгаа хэрэг. Тэгээ энэ жилийн онцлог нь тэлж байгаа, томорж байгаа. Тэгээд урд урдныхаас илүү одоо бидний хувьд сонголтоо хийх хөлбөр ихсэж байгаа байхгүй. Одоо өмнө нь намайг би өмнөх одоо тэр 76 байхдаа ч 76-гийн судалтгүй байсан хүний хувьд одоо 126 болчиход одоо судлаад сонголт 1336. Тийм гишүүдийн сонголтын тоон 1336 гэж нэр дэвшиж байгаа. Тэр нэр дэвшигчдийг ингээ бүгдийг судлаад тэгээд тэр нь өөрөө 126 болно гэхээр өмнөхөөс илүү их ингээ хүчин чармаалт гарах хэрэгцээ гарчингууд яалтчгүй энэ медиа компаниуд одоо ихэд ингээ энэ подкаст гэх мэт энэ бусад энэ салбарт оролцогч энэ чухал оролцогч талууд маань тэр мэдээллүүдийн зэгцлээд ингээ нягтруулад өгөх хэрэгцээ гарч байгаа байхгүй. Тэгээ яг энэний хүрээнд ийм гоё дугаар хийж байгаа нь бол цаашаалт эрэг цааштайгаа 126 мэдээж бууруулахгүй бах. Тэгэхээр яг түрүүний ярьсанчлан цаашдаа гарын авлага болох контент болно гэж бодож байна. Тэр миний хувьд бол яг мэдж байгаа нь яг сонгуулийн ерөнхий ороноос гаргасан энэ мэдлэг мэдээллүүд харин цаашдаа залуучууд руу яаж хүргэх үү, энэ одоо энэ олон их мэдээллийг яаж зэгцэлж нягтруулж ойлгуулах уу гэдэг дээр бол надад бол яг одоо боцсон арга сан бол байхгүй байна. Тэгээд тэрний онцлогийг бас би юунээсээ хэлэлцээ. Тэгвэл тэрийг энэс эхлэе, энэ асуултаар эхлэе. Яг улсын хурлын гишүүн гэдэг хүн ямар ажил хийх ёстой хүн юм бэ? Тэ? Одоо ер нь бол яард иргэд олон нийтийн дунд нэг одоо ташаа ойлголт байгаад тэ. Тэрний үг ихээр улсын хурлын гишүүн зам барьдаг, сургууль цэцэрлэг барьдаг, тэ эсвэл одоо юу гэдэг тиймэрхүү ажил хийх хүн гэж ойлгоддог. Тэгэхээр ажил олгодог хэний хүн. Тийм. Эсвэл би энийг чинь хийж өнгө гэж амладаг ч юм уу сонгуулаар тэ. Тэгэхээр энэ бол яг улсын хурлын гишүүний хийх ажил мөн үү гэхээр бол биш. Тэгэхээр та хоёрын хувьд улсын хурлын гишүүнийг одоо ямар байгаасаа гэж боддог вэ? Уусаа ажлын тодорхой байгаа шүү дээ. Үндсэн хуулийн дээр бол ерөөсөө л хууль тогтоох байгууллагын маань гишүүд шүү дээ. Тийм хууль тогтоох одоо батлах үүрэгтэй. Тэгэл одоо ард иргэдийг төлөөлөх буюу сонгогдсон хүмүүсүүдээсээ одоо дуу хоолойг нь болоод хуулийг нь батлнаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо за миний хувьд бол яг түрүүнийх шиг одоо зам барьдаг, ингэдэг тэгдэг гэдэг тэр сонгуульд оролцож байгаа хүмүүсийн өөрсдийнх нь хүргэдэг мессеж эртнээсээ одоо хүүхэд залуучууд руу хандахтаа эсвэл одоо бидний өвөө эмээнүүд рүү хандахтаа ч юм уу те яг хүргэж байгаа мессеж нь хизээч бид нэр ингээ хууль тогтоогод ингэнэ гэдэг өнөөдрийнх шиг энэ мэтгэлцэн бодлого ярьдаг юмнууд одоо миний мэдхий маш бага байсан. Энэ жилээс маш онцлогтой тэлж байгаа ш тэр илүү бодлогоо ярьдаг хүмүүс энд байдаг гэдэг мессежээ давхар бас өгөөд байгаа нь айгу сайшаалтай. Тэгээд мэдээж хууль батлах гишүүд харин одоо нийт одоо сонгогчдын маань одоо ойлголт өөрөө яг тэр хууль батлах тэгээ тэр ам байдлаараа цаашаага нийгмийн системээ тогтоох тэгээ тэрнээсээ улбаатаагаар энэ салбарууд хөгжөөд ингээд цогцсон юм аа гэдгийг нөгөө бид нэр бүрэн мэдэрч ойлгож өсөхгүй зүгээр л сонгуулаа өгөх гэдэг байсан учраас за өгчий доо гэл өгдөг байсан болохоос биш би мэдрээд энэ их орныхоо төлөө яг ингээд оролцоогоо надад байгаа ганц энэ карта яг энэ 4 жилийн удаа ашиглчих гэдэг үн цэнтэй байдлаар би ерөөсөө мэдрэхгүй ирсэн байгаа байхгүй. Гэхдээ өгчээсэн. Ягаад тэгэхээр гэр бүлийнхэн. Ягаад тэгэхээр ээж аав эсвэл өвөө эмээ тэр намд үг гэд. Тэгээ би харж заад баг хамгийн ихний сонгуул хэдэн өмнөх байсан юм бэ? Бараг царайг нь харж байгаа дуусна яасан мэдэхгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо залуучууд хэрэг болж байгаа тухайн үед смартфон ч байгаагүй. Манад интернет ч байдаг байсан. Тэгэл ерөөсөө нөгөө тараасан материал нь аль нь бараг гоё юм тий. Тийм сони юмар ингэж одоо яажсэн. Одоо цаг үеэр болсон бүгд смартфонтой бүгд мэдлэгт хүртээмжтэй болж эхэлж байгаа үед тэрийг улам ашиглаад гэхдээ тэлчлээ харин тэрийг улам нягтруулж өгөөд энэ new web-ийн контентуудыг бүгдээрээ тий сонгуулаас өмнө бүгдээрээ нэг харчих юм бол маш их цагийг хэмнээд өөрийнх нь нөгөө өсч мэддэг өөрийнх нь үнэт зүйлийг одоо тэр төлөөлөх хүмүүс байна уугүй юу гэдгээс харах боломжтой болчихж байгаа. Тийм. Тэгээд Батмөнхийн ярьсан дээр нэмээд хэлэхэд улс төр гэдэг зүйлийг залуучууд бид нар өөрсдөөс асар хол юм шиг ойлгож ирсэн. Яагаад тэгэхээр энэ өөрөө бидэд 10 жилд байгаа боловсролын систем ярьч тэр дийлэн яригдаад идэггүй сэдвүүд учраас хол юм шиг сонсогддог байх л та. Тэгээд зүгээр маш энгийн юмыг яриа л та. Яагаад тэгэхээр бид хэдийн сонгоцсон энэ төлөөлөл болгоод намайг төлөөлөөч гэгээд ингээд өөрөө би сонголтоо хийж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ төлөөлөлд гараад ирсэн хүмүүс бидний маргаашийн өдөр тутмын амьдралд гарч байгаа биний одоо тулгарч байгаа зүйлүүдэд нөлөөлөх хэмжээний хуулийн бодлогуудыг бол хэрэгжүүлдэг. Одоо жишээ нь би өөр хүүхэдтэй болчлоо гэхэд миний хүүхдийг 6 настайдаа сургуульд өгөх үү, 8 настайдаа сургуульд өгөх үү гэдгийг бол энэ сонгогдсон хүмүүс хууль батлаад тэр хуулиараа шийдэж байгаа байхгүй.
Тэгэхээр чи энэ өөр миний хамгийн энгийн ойрын зүйл. Одоо за би залуу хүн мастертаа явъя гэж бодоход гадаадын топ сургуульд одоо тэтгэлэг хэрэгтэй. Нэг бол зээлээр явна гэхээр дүндрэлтэй. Тэгвэл энэ залуучуудыг гадаадын топ сургууль руу явуулах тэр бодлогыг хэрэгжүүлэх боловсролын яамн ч гэдэм үү тэр хувь миний сонгосон хүмүүс залуучуудад ийм хэрэгтэй байна гэд тэр хуулийн төслийг батлаад оруулснараа төсвөөс одоо жишээ нь миний залуучуудыг одоо дэмжих бодлогууд нь өөр үр дүнг өгөөд ингээд явдаг ийм логик дистаралтай зүйл байна. Тэр нэгдүгээр залуучууд энэ устар гэдэг зүйлийг бид нар хол гэж ойлгож болохгүй. Амьдралаа сайжруулъя, залуучууд илүү эрүүл аюулгүй орчинд амьдрая гэвэл та нар энэ чиний хүсэж байгаа орчныг чинь бий болгож чадах тэр бодлогыг боловсруулж чадах хүмүүсээс сонгохыг зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Эхнийх нэг. Хоёр дахь зүйл нь улсын их хурлын гишүүн гэдэг бол үндсэндээ юм 3 үүрэг байгаад байгаа. Залуучууд ихэнх нь одоо асуугаад байдаг. За хамгийн эхнийх нь бол ерөөсөө хууль тогтоох гэдэг хэлчлээ шүү дээ. Хууль боловсруулан санаачлан тэр хуулийг гаргана. Хоёр дахь нэг том зүйл нь бол иргэн таймнаг өөрөө төлөөлж байгаа. Би өөрөө тэр улсын их хурлд суугаад хууль боловсруулж чадахгүй учраас би миний орныхоо өмнөх өөр мэрэгжлийн одоо хүнийг тавиад тэр мэрэгжлийн хүн миний өмнөөс нийгмийн асуудлыг хамтаараа хэлэлцээд хамтаараа мэтгэлцээд одоо энэ бол хамгийн байж болох шилдэг хөлбөр юм а гэдэг хуулиа санаачлал ингэ явж байгаа. Тэгээ хоёр дахь нь бол таймнаг өөрөө төлөөлж байгаа юм байна. Гурав дахь нь гүйцэтгэх засаглал буюу засгийн газрын хэрэгжүүлж байгаа аливаа нэгэн үйл хэргийг аливаа нэгэн төр төсвийн зарцуултыг татвараас бүрдэж байгаа мөнгийг хэрхэн зөв зохистой зарцуулж ийн гэдгийг хянаж байгаа процесс яваад байгаа. Тэгээ ийм гурван том үүрэгтэй гэдгийг залуучуудад дахин хэлье. Бусдаар бол улсын их хурлын гишүүн гэдэг бол дарга ерөөс биш. Хэн нэгэн хүнд ажил олгодог. Улсын их хурлын гишүүн болчоор ахын чамд ажилтай болгоно, ахын чамайг тендер өгнө, ахын чиний бизнесийг дэмжинэ гэдэг зүйл ерөөсөө биш. Ахын чам зээл авч өгнө. Яг үнэ. Бид нар энэ 30 жил ийм ойлголтоор яваад ирсэн учраас өнөөдөр очиж сонгохдоо хүртэл малчны зээлийг тэглэнэ. Миний намаа гэдэг яаж өгөх юм гэдэг тий. Малчны зээлийг тэглэнэ. Та нарын амжиргааг сайжруулна. Ерөөсөө ийм имийг ойчоо сонгочихж байгаа байхгүй. Энэ бол бид нар зөв тоглоомын дүрмээрээ ерөөсөө явахгүй байна гэсэн үг. Зүгээр харин эсэргээр ямар улсын их хурлын гишүүнийг бид нар сонгох ёстой вэ гэхээр бид нар ийм хуулийг санаачилснараа бизнесийн байгууллагыг дэмжнэ. Бизнесийн байгууллагын татварыг хөнгөлнө. Тэгснээрээ ажлын байрыг бий болгоно энэ гэдэг. Ерөөсөө тэр нийгэмдэр зах зээлийн чөлөөт эдийн засгаар бизнес өөрөө хэрхэн доктортой явах вэ гэдэг тэр бодлогыг л ярьсан хүнийг бид нар өгөнд сонгоснороо тэр бодлогыг баталчвал аяанда энэ зах зээл дээр өгөн чөлөөт эдийн засгаараа хувийн хвшлэн өөрөө тоглолтоо хийгээд явах хэрэгтэй юм л да. Дэлхийн түүхийг ч харахад ерөөсөө л тийм байгаа. За товчхондоо хариулахад бол ийм байна. Тэгээ залуучууд маань үнийг яс бахандаа ширэнгэтэл сайхан ойлгоод аваасай л гэж хүсэж байна. Тийм. Бас нэг тодруулж хэлэх юм нь юу гэхээр одоо улсын их хурлд одоо сонгогдсон олон болсон нам өөрийнхөө засгийн газрыг байгуулдаг. Засгийн газрын тэргүүнээр одоо тухайн намын хвчлэн дарган сонгогддог тийм үү. Тэгэхээр энэ сонгуулиар бас нэг сонгож байгаа зүйл нь ер нь засгийн газрын тэргүүн буюу ерхий сайдыг сонгож байгаа бас хэлбэр болчиход байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг хүн намын засгийн газар гарнах юм бол дор чанд ерхий сайд олно гэсэн үг тийм үү. Тэгэхээр тэр байдлаараа бас харж үзүүлэх зүгээр одоо хин нэг ерхий сайд болгомоор байна гэдгээ хараад ер нь сонгуульдаа оролцох нь аягүй зүв. Засгийн газар бол яг нөгөө чихэн замын барьдаг, сургуулийн барьдаг тийм байгуулагчтэй хэрэгжүүлэгч байгууллага. Тэгэхээр тэр талаас нь гүйцэтгэх засаглал. Тэгэхээр тэр талаас нь харуул бас айгүй зүгээр. Тий. За, эхний асуултыг ингээд базаад дуусгаад хоёр дахь сэдв рүү орлоо. Манайхан нэмж хэлэх юм байна. Улсын их хурлын гишүүний үүрэг болон яагаад 126 гишүү. Нэг юмыг та хоёроос асууж идэг. Энэ асуултаар эхнийх хэсгийг хаалаа шүү. Залуучууд ингэж асуугаад байлаа. Яагаад 76 байснаа энэ жил 126 болчихоо? Яагаад гишүүдийн тоог нэмчихвэ гэдэг асуултыг асууж байна. Та хоёрын хэн нь хариулах вэ? За, хувьдаа бол би бол зөв гэж бодож байна. Тий. Яг хоо хэрэгжүүлэхдээ зарим нэгэн хуулийн дээр бас алдаатай ч юм уу дутагдaltaй юмнууд харагдаж байна л да. Жишээлх юм бол одоо тойрогт сонгогдож байгаа нийт 78 судал байгаа тийм үү. Тэрний зөвхөн 24 нь нийслэл хуваарлагдсан байна. Тэгэхээр гэвч харамсалтай нь одоо Улаанбаатар хотын нийт хүн ам чинь Монгол улсын нийт хүн амын 50% байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ерөөсөө тойргийн 30% нийслэл хуваарлагдсан байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нийслэлийн сонгогч хөдөө орон нутгийн сонгогчоос 3 дахин илүү бага жинтэй санал өгж гинэ гэсэн үг. Тэгэхээр одоо хэрвээ би нийслэл амьдардаг Батөргөл Дорнодод амьдардаг Батаагаас би 3 Батөргөл нэлж байгаа Дорнодод амьдардаг нэг Батаатай нийт саналаа өгж гинэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ байдлаар одоо хуулийн бас нэг одоо юу гэдэг арай илүү бодоогүй ч юм уу тиймэрхүү байдлаар болоод сонгуулийн хууль бас тэрч байдлаар нэг сайн биш болох гэж санагдаад байгаа. Гэхдээ сайжруулах шаардлагатай. Гэхдээ илүү олон хүн парламент байна гэдэг нь илүү олон хүнийг төлөөлөх тийм боломжийг бүрдүүлж байна гэсэн үг шүү дээ. Мөн улсын хурлын гишүүдэд байдаг тэр их мэдлийг багасгаснараа нөгөө яриадаг авилгал хээл ахуулыг бас бууруулах онлын хувь тийм боломж бас бүрдэж байгаа гэж ойлгож байна.
Тэгэхээр би бол хувьдаа дэмжиж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэхдээ бид нэр илүү анхааралтай байж, илүү сайн бодож, хуйлаа батлах ч юм уу, юмаа хэрэгжүүлэх шаардлагатай гэж би бодож байгаа. Батмөнхийн хувьд. Яа гişүүдийн тоог нэмхийг бол зөв хэрэг гэж бодож байгаа. Яг саяных шиг саналын ирэх нэг хүний тэр сонголт өөрөө жингийн үед бас л тэнцвэл байх хэрэгтэй байхгүй тий. Тэр бол яг Монгол хүн болгон ардчлалынхаа энэ төлөөлөх энэ эрхээ идлээд өгж яхад аль нэг газар зүүн байрлалаас хамаарад ялгаатай байдал үүсгэж болохгүй байхгүй. Энийг би бол гэхдээ зөвөр хувь хүний үднээс бол дутуу бодсон гэхээс илүү жоохон хардах сэтгэлэл төрж байна. Нэг яг Жеримандер гэж хэлдэг. Яг тэр өөртнөө их баригч нам өөртөндөө тааруулж яг сонгогч жоохон тойргийг зохион зурдаг. Тэр байдлыг бас хэрэгжүүлсэн байж магадгүй гэж бол хардж байгаа. Би бол тийм таамагтай. Тийм бодлого хөдөө орон нутгууд яагаад улаан цамтыг 3-ыг харьцах нэг шиг ийм одоо саяных шиг ийм жинтэй байдлаар тойргууд мандатуудыг хуваарлж юу тий. Тэгэхээр газар зүүн байрлал эн чинь хүмүүс амьдарч байгаа шүү дээ тий. Хүний тоогоор бол хүний тоо тэгээ хүмүүс бүгд адилхан байдлаар саналын эрхээр явуун жинтэй явах хэрэгтэй боловч тэглээч харин ч бүр эсэргээрээ Улаанбаатарт бид нар эдийн засгаа бодох юм бол бодлого тодорхойлоод энэ Монгол улсын хөгжлийн цэг нь Улаанбаатар байхад чинь тэр хэрвээ юмтай дүүцүүлээд пропорционал юм хийх гэсэн бол эдийн засгийн оролцоог илүү харах байсан болохоос биш газар зүүн байршлыг харна гэдэг бол энэ бол би бол хардчих. Яг нь Америкт нөгөө одоо боолчлын үеэр одоо цагаан хүн 2 үлэг 3 хар үнэтэй нийлж юм нэг цагаан хүний санал 2 үлэг 3 юм хар хүний саналтай нийлдэг байсан нэг цаг үе байсан байхгүй юу. Тэрнтэй бараг адилхан юм шиг тий. Одоо нэг хотын хүн 3 орон нутгийн иргэнтэй саналж байгаа тэнцвэрийн тэгвэл ингэ асуудал байгаа юм. Би энэ дэр нэг ямарсан тоо харсан. Гишүүдийн тоог нэмэхтэр 76 гэдэг тоо чинь тухайн үед 92 оны арчилсан үндсөөл байгуулагдаад тухайн үед одоо Монголын нийт хүн ам бараг сая 400-аас сая 500 мянга байсан юм уу? Тэгэхээр тэрнээс хойш ч бараг одоо 2.2 дахин нэмэгдчихэд байгаа. Тэгэхээр тухайн үед биднийг төлөөлж исэн нэг гишүүн хэдэн үнийг төлөөлж исэн тоо чинь одоо бүр ингэж ихсээд явчихлаа. Тухайн үед бол нэг гишүүн ойролцоогоо 40 мянгаыг төлөөлж жишээ авч 40 мянга байсан бол одоо баг 80-аад мянган үнийг төлөөлж байгаа учраас заашгүй хүн ам нь нэмэгдсэн учраас бас бидний төлөөллийн зарчмаараа хүнээ нэмэх ёстой гэдэг логикоор бас нэмсэн юм шиг байна лээ судалгаа харахад. Окей. За эхнийхээ сэдвийг хаалаа. Тэгэхээр бид нар ямар учиртай сонгуульд оролцоод байгаа вэ гэдгийг бид гурав чадах чинь нэгээр товчхон мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. 20 дахь сэдв залуучууд яагаад энэ сонгуульд идэвхтэй оролцох хэрэгтэй вэ? За энэ дээр би та хоёрынхаа яриг салхийг хаглаад тодорхой хэмжээний нэг судалгаа хэлье. Та хоёр маань үргэлжлүүлээрэй гэж бодож байна. За сонгуулийн эрсдэлтэй холбоотой зүйлийг бол үеийн үед ярьсан 2012 оноос эхлээл залуучууд ерөөсөө сонгуультай өгдөг. Залуучууд гэдэг тоо нь бол 18-аас 35 насаар хэлээд байгаа шүү дээ. Яагаад сонгуультай ер нь идэвхтэй бус байгаад байд юм бэ гэдэг асуултанд бид гурав хариулах гэж байна. Тэгээд яг үнэхээр идэвхгүй байд юм уу гэдэг ингээд тоог нь хараад үзлээ. Ер нь бол 2004 оноос хойш ингээд үргэлжилж байгаа жил болгоны 4 жил болгоны сонгуулийг хараад үзэхээр нийт сонгогчдын эс цуул ер нь дунджаар 75% байд юм байна. Тэгэхээр энэ ер нь бол 25% нь бол ойролцоогоор 560-аад одоо энэ жилийн сонгуулиар жиших юм бол 600 мянган хүн бол саналаа өгөхгүй үлдээд ийн гэсэн үг шүү дээ. Хэрвээ энэ жил бас л 75% өгөх юм бол. За энэ бол нийт сонгогчдын тоо 75 гэдгийг бол манайх тогтоогоод авчаарай. Энэ жил энэ рекордыг эвдмээр байна тийм ээ. 80 болгоомаа дундчаал эвдий гэж байна шүү дээ. Бусдаар бол 1992-96 онд бол 90%-ийг хуулийн дээр нь давж ирсэн биз дээ бас. Тухайн үед бас дөнгөж арчил гараад бол залуучууд тухайн одоо нийгэм мостарт бол залуучууд маш идэвхтэй залуучууд биш сонгогчдод нь бол маш идэвхтэй ордог гэсэн байхгүй 90% гэдэг бол өндөр тоо. За одоо тэгвэл залуучууд гэдэг зөвхөн тэр сегмент дээр аваад үзье. Залуучууд гэдэг сегмент дээр аваад үзэхэд 2020 онд бол 18-аас 25 насны залуучууд 60%-тэй өгсөн байна. Биш 18-аас 25 насны 20 онд болохоор 16 онд болохоор 15-аас 28 насны залуучууд 2016 онд болохоор 50%. 2020 онд 62%. За уг нь бол ингээд дахиад байгаа юм шиг харагдаж байна тийм. Гэхдээ бол маш бага байна гэсэн. 62% гэдэг чинь одоо энэ өрөөнд сууж байгаа. За бараг л 55 гэхэд 2 хүн тутмын нэг залуу ерөөс саналаа өгөхгүй байна гэсэн үг байхгүй. Энэ үрээ асар харамсалтай тоо. Тэр энэ жил ядаж 70% хүрэх хийсэн гэдэг тийм зорилго бол тавиад бас залуучуудаа бидэд ингээд урайлаад явж байна. За нэг ийм судалгаа байд юм байна шүү. За. Тийм. Ер нь залуучууд гэхдээ яа саналаа өгөхгүй нөхөр айгу олон шалтгаан тавьдаг юм байл л дээ. Судалгаагаар харахад нэгдүгээрт залуу хүмүүс улс төрд итгэл байхгүй болсон. Тэгэхээр одоо улс төрийн институт итгэхгүй байна гэсэн үг тий. Дандаа л авилгалаад хулгай хийдэг тий. Улс төрчид итгэхгүй байна. Тэгэхээр
энэ хүмүүс угаасаа л хулгай эдэмчин саналаа өгөөд яах юм бэ? Битгэхгүй над хүмүүс чинь гэдэг тийм шалтгаан байт юм байна. Хоёр дахь дээр нь миний санал өгөөд миний өгсөн санал ерөөсөө өөрчлөлт авчнаа гэдэг тийм найдлага байхгүй. Одоо hope байхгүй гэсэн үг шүү дээ. Би одоо санд өгсөн жаалаа өгөөгүй жаалаа гэж боддог. Гуравдугаарт мэдлэг мэдээлэл бас төдийлөн бага байт юм байна л да. Одоо яаж саналаа өгөх юм, яаж нэрээ бүртгүүлэх юм, хаана очиж өгөх юм, саналын хугацаа яаж дугуулах юм гэдгийг мэддэггүй. Тэр нь ч аргагүй. Ягаад тэгэхээр сонгуулийн ерөнхий ороо муугаар хэлэх юм. Яг үнээр хэлэх юм бол ажилласаа хийхгүй шүү дээ. Одоо яг ингэж өгдөө шүү гэдэг имийг олон нийтээр нь сайн сургахгүй байна. Ерөнхий боловсролын сургуульд тэрийг заахгүй байна. Оюутан болоод тэрийг нь бас хэлж өгөхгүй байна. Яг нөө төрийн бус байгууллагууд нь медиа компаниуд нь л бас эрвэхээр одоо хийгээд явж байна те. Тэгэхээр энэ ажлыг хийхгүй байгаа учраас энэ залуучууд саналаа өгөхгүй байна. Бас нэг шалтгаан юу гэхээр маш олон залуучууд хөдөө орнуудаас хотод ирчдэг. Тэгээд эндээ ингээд байр савтаа түрээслээд амьдраа сургууль сураад амьдрахаар хаягчлалт нь хөдөө орнуудаа хэвэндээ байж идэг. Тэгсэн чинь хөдөө орнууд руу саналаа өгье гэхээр сая төгрөгийн зардалтай ч юм уу 500 мянган зардалтай ч юм бас л мөнгө штэ хүн ганц өдөр саналаа өгье гэхээр тийм боломж нь байдаггүй юм. Тэгэхээр өгч чаддаггүй. Ийм олон шалтгаануудын нюансаас болоод сонгуульдаа саналдаа өгч чадахгүй байгаад байна. Тэгэхээр юу гэдэг чинь одоо үнэхээр залуучуудын одоо саналын оролцоог дээшлүүлээ гэх юм бол яг үндэ бодлого тодорхойлогчд маань залуучууд руу чиглэсэн энэ ажлыг хуульчдаар батлах хэрэгтэй тийм. За одоо хаана байгаа чинь хамаагүй, хаяг чинь хаана байгаа нь хамаагүй, хоттоо хамгийн ойрхон дүүрэгтэй, тойрогтой саналын байран дээрээ саналаа өгч болдоо гэдэг хуулийг баталчих юм бол залуучуудын сонгуулийн эрс, саналын эрс маш их нэмэгдэнэ гэж ойлгож болж байна тийм үү. Мөн нэмээд сонгуулийн ерөнхий хороо за ингэж саналаа өгнө шүү, ингэж сонгуульдаа оролцсон шүү, ийм ач холбогдолтой шүү гэдгийг бүр масс одоо кампанид ажил хийх юм бол маш хүмүүс бас оролцсноо. Одоо телевиз болгоноор л ингээд зарим хүмүүсүүдийн тэмдэглэг яваад байна шүү дээ. Тэрнтэй адилхан уг нь бол сонгуульдаа оролцох, саналаа өгөх тал дээр тийм тэмдэглэг явах хэрэгтэй байхгүй тийм үү. Тэгэхээр ийм ажлууд хийхгүй учраас залуучууд бас саналаа өгөхгүй л байна. Тэгэхээр би бас залуучуудаа жоох өмөрмөр байгаа. Ягаад тэгэхээр залуучууд бас нэг одоо тэрнийг тоодоггүй даа биш. Бас орчин нөхцөл нь бүрдгүйгээс болоод зарим залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцохгүй байна гэж харж байгаа. Мэдээж бас нэг үнэхээр одоо тоохгүйгээ болоод саналаа өгөхгүй хүмүүс байгаа л да. Яг тэгэхээр залуу хүмүүс илүү одоо хүүхдгүй байдаг те. Одоо боловсролын асуудал ч юм уу, эрүүл мэндийн асуудал, татварын асуудал, жимийн асуудал дээр арай илүү тийм хувийн байдлаар хүлээж авдаггүй. Ирээдүйн асуудал байгаад тийм үү. Тэгэхээр насанд хүрсэн 40 гарцсан 50 гарцсан хүмүүс аль эзний татвараа төлөөд эхэлсэн байдаг. Нийгэм идэвхтэй оролцоод эхэлсэн байдаг хүмүүс за би оролцохгүй болохгүй нэ гэдэг тийм сэтгэл зүйтэй байдаг болохоор залуучууд тийм алхдаг байдагс бас магадгүй тий. Та хоёр юу гэж бодож байна? Оргилын хэлж байгаатай бол маш санал нэг байна. Яалтчгүй яг олон тийм асуудал тэгээд эренбэлсний дагуу тэр эхлээд итгэл. Ягаад тийм итгэл төрөөгүй байгаа. Одоо ягаад өглөө гэхэд өөрчлөлт ирэхгүй гэдэг hope итгэл бас найдвар нь байхгүй байгаа юм. Тэгээд тиймэрхүү саяны тэр суур асуултуудыг би сая бодоол сууж илээ л та өөрөө бас ягаад эхэндээ бол тэгээд ягаад бид нэр залуучууд гэж ярихдаа 18-аас 34 насныхныг одоо нэгдсэн үндэсний байгууллагын тэр тоогоор л ашиглаад байгаа шүү. Тэгэж авч үзчихэд ягаад дотор нь яг насаар нь ингэж яг анализ хийж болох дата байдсан болов уу юм болов хэрвээ тэгж харах юм бол залуучууд бид нар чинь яг түрүүний хэлсэн шиг зөндөө олон нюанс байгаа. 18 настай бол 17 нас одоо 18 наснд чинь 10 жилээ төгсөн. Тэгээ оюутан болоо нэгдүгээр курст ороод одоо бүр бөөн оюут гээд өөр их хичээл үзээд ингээ хэцүү багт сонгуульч гэнэ юу сонгуул штэ. Дөнгөж ингээд амьдрал төлтэй одоо оюутан болоод явж. Тэгээ дараа нь 4 жил. За оюутнаас ч гэсэн 4 жил төгслөө. Ажил дөнгөж ороод яах вэ хүүгээ дөнгөж төгсөөл диплома хамгаалчаал амрах гал одоо 6 сард гэсэн чинь сонгуул юу сонгуул ядарч өгөх гэж байгаа. Ингээд нюанстай залуучуудын нюансуудыг ойлгохгүйгээр тэгснээ залуучуудын гот амар ерөнхий 18-аас 34 гэдэг чинь. Тэр хооронд 10 жилээ төгсөн оюутан болно. Найз хүн, эхнэр, хүүхэд нөхөртэй гээд ингээд зөндөө асуудлууд байгаа юм дээр тэр асуудлуудтай харин тэр тухайн нюансууд дээр нь уйсан бодлогоор мессежийг нь давтамжийг харж хүргээд одоо жишээлбэл 20 одоо өнөөдөр чи 24 он тий. За 24 онд сонгуул болохыг дараа нь 28 онд болохыг бүгд л мэдж байгаа шүү туйлаараа. Тэгвэл яагаад 23 онд тэрийг эртнээс төлөвлөсөн кампанид ажил явахгүй байгаа. За тэгвэл энэ залуучуудын сегментийг ингээд ерөн залуучуудаа одоо харьлахгүй л байгаа байхгүй ингээд бодлого харангуут тий. Тэгэхээр тийм болохоор би залуучуудын сегментийг насны бүлгээр ингэж ерөнхий авж байгааг бол жоохон хойргол асуудал байна гэж хараад байна. Ер нь датанууд дээр Монголд байгаа. Би илүү задлаасай л гэж нэг нэмээд юм хэлчмээр байна. Тэрний юу гэхээр улс төрд одоо улсын хурлын гишүүдийн дунд залуучуудыг төлөөлөх хүн байна уу гэхээр бас хараахан байхгүй байдаг шүү. Одоо яг харангууд яг одоогийн улсын хурал 76 гишүүнтэй улсын хуралд 35-аас доошны нэг гишүүн нэг ч гişгэж байхгүй. За яг залуу хүн заавал залуу хүн бэ залуу хүмүүс төлөөлөх албагүй. 50 настай хүн ч гэсэн залуу хүмүүс төлөөлж болно.
Тэгээ одоо харангуй зүг зангаа зүүсэн жоохон муугаар хэлэх юм бол одоо гидстэй ахнаар сууж штэ. Тэр хүмүүс яг үндэ залуучууд руу хандаад энэ хүмүүсийг бид нэр оролцуулахгүй болохгүй байна гэдэг тэр бодлогыг тодорхойлж чадахгүй байна гэж би бол харж байгаа. Тэгэхээр бас залуу хүн гэдгийг бид нар бас яаж харах ёстой юм гэдгийг би бол бодоод байгаа байхгүй. Тэгэхээр тэрний юу гэхээр Монгол улс өөрсдөө бид нар залуу улс гэж ярьдаг тийм үү. Одоо 40 гартал на хүмүүс нь нийт иргэдийн 60 гаруй хувийг эзэлдэг. Тэгээ харангууд Монгол улс маань өөрөө залуу улс учраас Монгол улсын ирээдүйд санаа зовдөг хүн болгон залуу хүн. Одоо 50 настай, 60 настай хүмүүс бол яг үндэ Японд ч юм уу, одоо Англид ч юм уу залуу хүнд ордог байхгүй юу? Яг хөдөлмөрөөр эхлээд явдаг. Сая би мастраа хийхэд манай ангийн нэг ах 65 та хүн бид нартай адилхан сураал авч байгаа байхгүй. Ягаад тэгэхээр өөрийгөө тэр хүн залуу хүн гэж боддог. Тэрнтэй адилхан залуу хүний 35 гэж хязгаарлахгүйгээр яг ингээд майндсет буюу одоо ингээд харах үнцэг байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр яг Монгол улс маань өөртөө залуу улс учраас залуучууд руугаа хандсан ирээдүгүүлгээ хандсан тэр бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаад байгаа. Ирээдүйлүү гэдэг нь урт хугацаанд 10 жил 20 жилдээ бид нэрээ ямар ус болох гэдэг юм бэ гэдгийг сайн тодорхойлоод тэрийг явах юм бол одоо залуучууд руу авъя. Аяанда би тийм ажлууд хэрэгжээд эхэлнэ гэж би бодож байгаа. Тань юу гэж бодож байна? Та хоёрын дээр яг найз нь бол хоёр юм байна. Тэгээд за яг одоо хэдлүүл эн чинь нөгөө өгөгдсөн тэр тооны хувьд хэдүүл ярьж байгаа учраас одоо 18-аас 35 насны нийт сонгогчдын эзлэх бүлэг дотор одоо энэ хүмүүс хэдэн хувийг эзэлж чинь тэр хүмүүсийн очиод сонгуулаа өгөхгүй байгаа нь л угаасаа 50 60 гэхээр бусад насны бүлэгтэй харьцуулахад бага байгаа даа шүү дээ яалчгүй. Тийм учраас яалчгүй энэ насны хүмүүс бол үнэхээр өгөхгүй байна. Үнэн. Энэ дээр бол би зүгээр хоёр юмыг та хоёрын хэлж байгаа хоёр юмыг хэлмээр. Залуучууд нэгдүгээрт өөрсдөө ингээд улс төрийг сонирхгүй ингээд ухамсарлахгүй байгаа зөндөө хүчин зүйл байгаа ч гэсэндээ жоох хойрог байгаа гэдэгт бол би эсэргээр залуучуудыг шүүмжилнэ. Яагаад тэгж яах гэхээр өнөөдөр залуучууд бодлого ингээд залуучуудыг дэмжсэн бодлого хэрэгжихгүй болохоор бид нар сонгуульд оролцохгүй биш. Та нар өөрсдөө тийм залуучуудын бодлогыг дэмжих хэмжээний хүмүүсийг очиж мөрийн хөтөлбөрийг уншаад очиж сонгуулаа өөрөө өгөхгүй байгаа учраас нөгөө тэтгэврийн тэглэн, малчны зээлийг тэглэн ийм юм ярьж байгаа хүмүүс нь их учраас сонгогдоод байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүнд очиод сонгох хэрэг идлээд байгаа. Сонгох хэрэг идлээд байгаа. Тэнгүүд тэд нар зориулж юм игээд байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүмүүс чинь даваа давхиж очиод саналаа өгөөд тэр хүнийг одоо малчны зээл тэглэнэ гэсэн хүнээ сонгоод байгаа учраас тэр хүн дараагийн сонгуулиар мөрийн хөтөлбөртөө надад сонгуул өгдөг тэр бүлэгтэй л зориулж л бодлогоо гаргана үсттэй. Тийм учраас нэхнийх энэ зүйл нэг залуучууд эхлээд өөрсдөө эхлээ шийдэл гаргаад очиод сонгуулаа өгчөөд дараа нь авчиж шаардах ёстой. Тэгээд хоёр дахь зүйл дээр нь залуучууд нэг юм яриад байгаа. Сонгогчгүй сонгуул гэж. Түрүүн оргил ингээд дурдах шиг боллоо. Ингээд зөв хүн сонгогддгоо дараа нь ингээд хэнийг сонгосон ялгаагүй штэ ингээд гардггүй штэ гэд нэг юм яриад байгаа. Би бол үүнтэй бол ерөөсөө санал нэгдэхгүй байгаа. Яагаад тэгэхээр тэр залуу хүн өөрөө зөв хүн гэдэг юмыг угаасаа амнаасаа унгаж ийн гэдэг чинь тэр хүн өөрөө улс төрийн боловсрал гэдэг юм өөрөө сайн судлаагүй байна гэсэн. Улсын их хурлд альва нэгэн этгээдийг бид нар сонгож байгаа төлөөллийн үнэ юусаа таньдаг хүн байна уу, зөв хүн байна уу, сэтгэл сайтай хүн байна уу тэр хамаагүй. Улсын их хурлын гишүүн сонгоно гэдэг бол альва нэгэн өөрийн үзэл баримтлалаараа тулгуурлан аль үзэл баримтлалыг надтай аль үзэл баримтлал нь нийцж чинь тэр үнийгээ сонгодог. Илүү тогтолцоог нь сонгодог. Бодлогын сонгодог зүйлгээд бид нэр энэ яриа эхэлсэн цагийн эхний 20 минутанд ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр зөв хүн сонгодог гэдэг энэ тархинасаа энэ бодлоо авчээ. Сэтгэл сайтай хүн сонгоно монгоно гэдэг одоо хүмүүс тийм яриад. Тэгсээр байгаа дуучид гараад байна шүү дээ. Харин тийм бөхчүүд. Бид нар бодлого ярьдаг болсон. Бодлого сонгодог болсон. Тэгэхээр энэ өнөөдөр залуучууд бодлого шаардтаж бас шийдэл ярьж байгаа нэг талаасаа бид нар сайжирч чинь, сайн талуудаас гарч эхэлж чинь. Тэгэхээр би залуучуудад бол ийм л хоёр зүйлийг хэлмээр байна. Давхиж үзээ сонгуультай өг. Энэ 62%, 50%тай байгаа энэ 18-аас 25 насны залуусын эрсцийг энэ жил 70 болго 80 болго аяанда энэ хүмүүс чинь жинлэгээ нь ихсээд ирэхээр би энэ 60-70% залуучууд давхиж очиод тэтгэвэр тэглэе гэж байгаа хүнийг бол сонгоно гэж бодохгүй байна. Тэгэхээр шүү дээ энэ манай залуучууд бол мундаг одоо бол айгүй Батүнхийн хэлсэн шиг хэрсүү залуучуудын чиглэсэн бодлогыг дэмждэг хүнэл очиж дугуулна. Тэгэхээр энэ ид чинь 70 80 90 болоод нийт сонгуульд өгж байгаа хүмүүсийн тэр эрсцийн жинийг дараад ирэхээр
4 жил 8 жилийн дараа аяанд энэ улс төр чинь залуучууд руу чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг хүмүүс нь сонгогдоод ирнэ. Аяанда тэр намын хүмүүс чинь нэр дэвшиж байгаа хүмүүсээ залуучуудын төлөөллийг илүү оруулаад ирнэ. Энэ жил гэсэндээ бас харьцангуй бас залуучуудын тэнд олон нэр дэвшиж байгаа нь сайшаалт харагдчихэв. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ тоглоомын дүрмийг бүтээдгийн шүү гэдгийг л хэлэх гээд саяны хоёр зүйлийг дурдчихлаа. Одоо эргүүлээ та хоёроос энэ асуултыг асууя. Дараагийн асуулт нь энэ сэдв дотроо Америкийн нэгдсэн улсад 2016 он Трамп сонгогдоход залуучууд нь яаж шуугиж ийсэн? Яг Америкт ажилласан. Тийм, яаж энэ Америкийн арчлал нуран унлаа гэж бүр хашгирч ийсэн. Сошиал медиас шуугиж ийсэн. Тэгэхээр энэ залуучууд Америкийн тэр залуучуудын улс төрийн соёл нь өөр байгаад байна. Монгол залуучууд тэгвэл яагаад ингэж шуурахгүй байна? Өнөөдөр хин нэр дэвш хинч сонирхгүй. Магадгүй 6 сарын 28-ны оройны 12 цагт аль нам нь ялхан сонирхолтой биш байх бах. Тэгвэл бид нар энд хаана алдаа гаргач вэ? Өнгөрсөн 35 жилийн хугацаанд. Нэг би бол боловсролын системлэгч хараад байгаа. Америкт ч юм уу ер нь барууны оронд яагаад хүмүүс идэвхтэй улс төрийг сонирхоод байна гэхээр 1-р ангиас нь эхлээд улс төрийн хичээл орж эхэлдэг. Нам гэдэг чинь ийм байдیں۔ Үзэл баримтлал гэдэг чинь ийм байдیں۔ Татвар гэдэг чинь ийм байдیں۔ Тийм үү? Одоо бодлого гэдэг чинь ийм байдیں гэдгийг баг багаар ингээ заагаад явцдаг. Тэгээ би Америкт анх оюутан болчиход хамгийн гайхажсэн юм нь ороод суусан хүн болгон бие биентэйгээ улс төр ярьсан байхгүй. Тэгээ Трамп гэсэн гэлээ, Байден гэсэн гэлээ. Гэсэн чинь immigration буюу одоо нөгөө immigration-ийн асуудал дээр хүмүүс ингэж ярьж инлээ. Өстой тэнийг танигдсан, надад тэнг санагдсан. Тимийг би тэмч чадахгүй гэлтэй. Монголд ирэнгүүд хүмүүс юусоо тэгж ярьдаггүй. Манай хүрээллийн хүмүүс ч юм уу бид нар өөрсдөө л ингээл хоорондоо яриад төгсөж яг жирийн залуучууд болохоор нэг ярьдаггүй. Сүүлд яг сенсац гараад тэр тэнийг дэмжсэн гэлээ гингүүд л хүмүүсийг муулж ч юм уу жоохон яриад байж тээ ус төрийг. Тэрнээс биш яг бодлого ярьдаг, энийг тгий гэдэг юмыг хараахан ярихгүй байгаа нь миний хувьд яг боловсролын урт хугацааны бодлого хангалтгүй хэрэгцсэн л хангалт гэж бодож байгаа. Яг ерөнхий боловсролын систем ч гэдэг. Цаашлаад их юм бол их сургуулийн боловсрол Монголд бас чанаргүй байгаад холбоотой болов. Ямар нэгэн байдлаар яалч одоо мэргэжил сурж исэн улс төрийн үзэл баримтлалын хичээл юу н орох шаардлагатай болов гэж би бол бодож байгаа. Тэгжээч хүн чинь иргэний үүргийг биелүүлэх тэр боломж болцоо нь үүсэн шүү дээ. Тийм, санал нэг нь яалтчгүй боловсролын бодлого тэрэн дотор тэгээд улс төр гэдэг юмыг энэ нийгмийн өөрчлөлт хөвсөлд оролцдог энэ нэг механизмын түлхүүр араа нэмаа гэдэг ойлголт бид нарт суугаагүй өсөж байгаа байхгүй 10 жилдээ. Тэгэхээр ингээд тусдаа нэг юм байгаад байдаг. Тэгээ бид нэр өсөж том болоо хүн болоод хүүхд олоо сайхан амьдраад дуусна гэдэг нэг тийм одоо төсөөллийн юм тусдаа юм болгоод ерөөс орж ирээг учраас тэгээд тэр нэмж хэлэхэд надаа миний Монголын яг одоо энэ агуулга дээр дахиад нэг нэммээр байгаа юм нь боловсрол дээр улс төрийг одоо илүүтэйгээр оруулж ирэхдээ урт хугацаанд одоо тэр гадны Трамп, Байден одоо тэр өөр мундаг гадны улс орнуудын ерөнхийлөгчийг харахаар юу санаанд орж ирдэг вэ гэхээр тэд нар маш их оронч байдаг байхгүй. Дандаа л улсаа ярьдаг. Монгол тэгэнд яг нөгөө нэг попперч тэр одоо нөгөө бидний харсан шиг маш ихээр зөвөр одоо юу гэдэг өмнөх нөгөө Монгол ялны тэр гэдэг шиг биш. Хятад л гэдэг шүү дээ тэр бол тийм зүгээр улсаа ярьдаг байхгүй. Улсын хөгжлөөл ярьдаг. Тэгэхээр тэд нар яагаад байна гэд ялгааг нь би ингээ ажиглангууд монголч бид нар боловсролын системд улс төрөө оруулж ирэхдээ тэр үндэстэн гэдэг зүйлээ нэг цулаар авч үзээд үндэстний тэр ялгарлаа гаргаж ирээд бид нар нэг дархлаатай болчвол тэр дархлааг хамгаалдаг юм байнга тордж идэг юм өөрөө энэ улс төрийн тогтолцоо юм байна гэдгээ ухаармаар байгаа байхгүй. Тийм болохоор тэгээгүй болохоор биднэрт нэг хамгаалах юм байхгүй. Одоо өөрийгөө бодоод даваа шаарлуулахаас өөр надад хамгаалах юм байхгүй залуучууд өсөж торноод байхаар урт хугацаанд одоо монголчуудын үндэсний өв соёл төр нийтлэг үндэс зүйлийн дархлаа байхгүй болох гэдэг байгаа. Уг нь тэрийг хамгаалж оролцох одоо чухал юм чи өөрөө улс төрийн тогтолцоо бидний сонголт залуучуудын. Тэгээ тэр энэ ямар сонин их орныхоо төлөө биш юм яриад байгаа хүн бэ гэж ярмаар байгаа байхгүй уг нь. Энэ ямар сонин өөрийнхөө ашиг хонжийг хараад байгаа амиа бодоод байгаа. Яагаад бусдны толно бодохгүй юм яриад байна. Энэ ямар итгэхгүй юм бэ гэдэг юм энэний дараа яригдмаар байгаа байхгүй миний харж байгаа. Тэгмүүд боловсролын систем дээр ингээд яг хуу сонгуулийн тогтолцоо жил болгон ороод маш оновчтойгоор залуучуудын сегментэд наривчлаад датанууд аваад судалгаа хийлээ гэж бодъё. Гэхдээ байнга хамт явж явах юм бидний их оронч үзэл бидний их орон гэдэг чинь одоо өөрийн ээж эцэг их өөрийн миний бизнес салахгүй нэг хэсэг шиг тийм одоо зүрхэн дотор минь байж идэг юм болж өсөختөө зэрэгцээд улс төрийн энэ оролцоо энэ механизм юмнууд нь энэний маань ганц түлхүүр юм байна. Энэний миний үн цэнтэй юмыг хамгаалж хөгжүүлж идэг юм бол энэ улс төр гэдэг юм байна гэдгийг ойлгочих юм бол би бүр үзэж тарна нэстэй нэг хачин юм гараад ирвэл бол хэдүүлээ босъё гэд тэр гадаад одоо тэр Америкийн залуучуудын дэмжиж байгаа соёл одоо сонгуулийн соёл өөрөө нэгэд байгаа шүү дээ.
тэдний шиг бид нар бас өөр хийж болох байхгүй. Тэд нар America make great again мэнтэр гэдэг байгаа чинь бүр айгүй их оронч бүр улсаа л яриад байгаа байхгүй. Бид нар улсынхаа сонгуулийг ярьж байгаа улсаа л ярьж шүү дээ. Тэгэхээр тийм их оронч одоо үзлийг суулгахад одоо соёлын болон бусад одоо боловсролын хөтөлбөрөөс гадна олон юмтай уялдуулаад тэрийг дунд нь улс төр гэж орж ирмээр байгаа даа. Би яг Батмөнхийн хэлсэн юм дээр үргэлжлүүлээд нэг асуулт асуумаар байна. Тэрний үг гэхээр их оронч үзэл гэдээ ярьлаа тийм. Тэгсэн чинь яг өнөөдөр маш олон залуучууд Монголоос явж байна. Мянгаар. За мэтгэлцэн дээр Мега гэж залуугийн хэлсэн фактыг ярих юм бол 2016 онд 19 мянган залуучууд урт хугацаагаар Америк гадаад руу явжээ. 19 онд тэр нь 39 мянга болсон байлоо. Одоо 23 онд 59 мянган залуучууд нэг жилийн дотор ингэ явцсан байгаа байхгүй тий 69 ч гэлөө 68 ч гэлөө тий. Тэгэхээр энэ олон залуучууд яагаад Монголоо орхиод ямар ч дайн дажингүй байгаа ийм тайван улсаас яваад гадаад хөдөлмөр эрхлээд яваад байгаа юм бэ гэхээр одоо их оронч үзэл байхгүй мүү гэхээр бас тэр хүмүүс байгаах. Гэхдээ нөхцөл байдал нь өнөөдөр Монголд үнэхээр амьдарч болохгүй болсон юм уу? Тийм нөхцөл байдалтай болсон юм уу гэдэг тийм дүгнэлт нь өрөөд байгаа байхгүй юу? Тэр нөхцөл байдлыг үүсгэсэн хүмүүсүүд нь нөхцөл шалтгаан юу юм бэ гэхээр магадгүй шалтгаан нь улс төр болж магадгүй болж байгаа. Эргээд буцаад улс төр. Одоо жишээлбэл саяны одоо ориглын ярьж байгаа нь бол дэлгэрүүлээд би зүгээр богинохон яриг гэвэл одоо орчны бохирдол, стресс энд олон зүйлүүдээс болоод мэдээж хүн учраас нөгөө амьдралаа авахын тулд явах хэрэгтэй болж байгаа. Гэхдээ зүгээр би айгүй тийм одоо зүгээр одоо жишээ авч ярьж байгаа шүү. Айгүй ultimately бодох юм бол тэр нөхцөл байдал маш хэцүү байх тусам ингээ явах гэхээр ингээд явуулдгүй нэг юм ингээд зүрхэнд нь яатсан бол тэр явхад амар хэцүү шүү дээ хүмүүс. Гэхдээ тийм байгаад үлд гэж байгаа юм ерөөсөө биш. Ягаад тэгэхээр энэ асуудлын тэр нөгөө явуулах тэр олон энэ хүрээлэн буй орчны болон орчны энэ асуудлууд чинь өөрөө бидний энэ юмаа үүсгээгүйгээс үүдсэн асуудал байхгүй дамаанда. Одоо жишээлбэл бид нар их оронч үзэл суулгаагүйгээс болоод одоо улс төрөөр дамжаад их орноо төлөөлөх мундаг хүмүүсээ сонгож чадахгүй байгаа. Эргээд тэр нь бодлохоороо бидний өнөөгийн нөхцөл байдлыг бий болгочихж байгаа. Тэнгуут энэ чинь яг юм төрийн одоо цикл шиг хоёр талтай юм сэлэм шиг юм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо байгаа нөхцөл байдлыг ерөөсөө буруутаагүй ингээ явдгаараа явна, харин буцаж ирээд харин эргээд тэр их оронч сэтгэлгээ бол одоо их оронч үзэл бол тодорхой хэмжээгээр байгаа бах. Гэхдээ тэрний нөгөө нэг жин нь одоо тий амьдралаа л бодоо. Одоо эдгээр бүтэхгүй мэн гэд хаяад явж байгаа тий. Тэгэхээр тэр нь маань ингээд хэсэг хугацааны дараа тэр жин өөрчлөгдөх баг. Одоо ингээд залуучуудыг харсан чинь одоо тэр артистуудаа cancel culture хийгээл ингээд маш их оронч ийм юунууд улам ингээд тэр жин нь ихсээд байгаа байхгүй үгүй. Би ерөөс гадагш явах болоо Монголдо үлдээд ингэн тэгнэ гэд ярьдаг юм. Одоо нөгөө боли бүтэхгүй мэн явъя гэдэг нь биш. Тэр нь багасаад үлдээд эндээ гоё болгоно би өөрөө оролцсон гэдэг нь ингээд харагдаад байгаа байхгүй надаа ойр тойрны тэр артист хүмүүсүүдээс. Тэгэхээр бидний оролцоо сонгуульд оролцох оролцоо нэмэгдэх тусам саяны ярьсан их оронч үзэлтэй залуучууд цаашдаа улам ихсэн. Тэрийг харин бид нэр улам ингээд болдог бол илүү их одоо синержи үүсгэж илүү их оролцож тэр галыг нь улам сайхан өрдөж өгмөр л санагдаад байна л да. Саяны яриан дээр. Тэгвэл дараагийн хэсэг орох уу? Тэгээд та ярих дээр хаагаад найз нь хэлэхэд их оронч үзэл одоо байхгүй болж байгаа ч гэдэм юм иймэрхүү зүйлүүдийг харахад зүгээр 92 оноос хойш арчил гарснаас хойш улс төрийн яг бидний үзэл сурталаар нь түүчилээд манлайлаад явах улс төрийн лидер үнэндээ би төрсөн гэж харахгүй байна л да. Бид нар яг зориг агсныг тухайн үедээ бас лидер нь байсан гэдэг. За магадгүй зориг байсан байж магадгүй. Тэрнээс хойш бол ерөөсөө тийм улс төрийн лидер гарсангүй. Тэгэхээр хүн болгоны дотор байгаа оч бол тэр үндэсний эрх ашиг ухамсарлсан тэр их оронч гэдэг үзлийг нь ингээд асаах яалч нэг түүчилэх манлайлагч нэг үг хэлэхэд Монгол орнд үүлэгдэж байна. Тэр нь одоо бүх шалтгаануудын бас нэг нь байх гэж би бодож байна. Тэгээд тэр монголчуудын улс төрийн лидер төрөхгүй байгаа нэгэн том шалтгаан нь бол бид нэр өөрсдөө хоёр асар том ашиг сонирхол өндөртэй гүрний оронд дунд амьдарч байгаа. Тэгээд ядж яхад Төв Аз, Зүүн Азта арчлалаараа бас л ер нь бол мундаг явж байгаа шүү дээ. Одоо бусад Төв Азийн одоо Астаны орнууд ингээл бусад Зүүн Азийн орнуудыг харахад Монгол шиг ингээд арчлалтай орн баг ховрдоо. Тэгэхээр бид нар бол нэг нөгөө хэлэхэд бас барууны орнуудын нүдэнд бол арчлалаараа бас ингээд тоогдож байгаа. Энэ арчлалыг бас энэ Аз дундаа сурчилж байгаа орн баггүй юу. Тийм учраас уг нь бол маш сонирхолтой. Би зүгээр ингээд аваад үзвэл Монгол өөрөө лидер төрөхгүй байгаа нэг шалтгаан энэ хоёр том гүрний дунд байна. Тэгэхээр энэ геополитикийн асуудлыг асар ухаантай хардаг, олон улсын харилцаагаа мэддэг нэг тийм хүмүүс гарч ирэхгүй бол
бас дан ганцаараа нэг өгөөлгээд арчил илүү биднээс хоёр хөрш оронгүй амьдрын гэд бас явах бол нэг өгөөлөхөд боломж алга. Бид нөгөөс нүүгээд газар нутгаа аваа нүүч энүүг явчих чадахгүй учраас тэр геополитикийн хувьд миний гол харж байгаа зүйл тийм л байна да. Лидер алга. Энэ лидер ойрын хугацаанд төрөн гараасаа. Тэгвэл улс орон бий бол үнэхээр лидер гарахад алгаад өөрсдөө төрөн гаруулах бах. Яг үнэ. Тэрнээс биш хүлээхгүй тийм ээ. Тийм бол талбай дээр нүүрсний хулгаагаар жигссэн би талбайд үргэсэн. Тэгээд амар гой тэр үг бариад тэр бол үнэхээр органикоор жигсаасан баг. Тэгэхээр хүмүүс байгаа. Тэгээ би лидер гараасаа. Тэг зөв лидер. Зөв лидер. Яагаад тэгэхээр буруу лидер бол дарангуулын засгийг тодорхойлно. Гарч ирнэ. Зөв лидер Нельсон Мандела шиг ч юм уу одоо эрх чөлөөг бий болгоно. Монголчуудыг нэгтгэх хүн гаргах. Нэгтгэх хүн талцуулах биш. Талцуулах биш. Яг үнэ. Тийм үү хэрэгтэй. За окей, дараагийн сэдв. Хамгийн сүүлийн сэдв. За энэ залуучууд яагаад сонгуульд орохтой холбоотой юм ярьсан учраас одоо хамгийн гол сонгуульдаа одоо очиод өгөхөд юун дээр анхаарах вэ? Энэ жилийн сонгуул одоо нэг сонгуул анх удаа өгж байгаа хүмүүс бол нэлээд яадаг юм бэ гэдэг асуулт байгаа хэ тэ. За хэдүүлээ хэд хэдэн гоё юм хинт өгье. За ийм юм дээр анхаараарай. Тэрэн дээр алдчих гээд байдэн шүү гэдэг. За би надад бол хэд хэдэн юм байна. Хамгийн эхнийх нь бол за энэ жилийн сонгуульд бол 23 нам 2 эвсэл нэр дэвшиж байгаа. 19 нам 2. 19 нам 2 эвсэл нэр дэвшиж байгаа. Тэгэхээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Би 126 гишүүн гээд бид 3 ярьлаа. 48 жигсаалтар гэж байна. Энэ жигсаалтар нэр дэвшиж байгаа хүмүүс яаж суудлаа хувааж авах юм бэ гэдэг дээр төдийлөн хүмүүс ярихгүй байна. Тэрэн дээр нэг товчхон мэдээлэл өгч. За энэ жил одоо 2 сая 230 мянган хүмүүс сонгогчийн нэрсэн жигсаалтанд байна. Эндээс магадгүй сая 500 саналаа өгье гэж бодъё л доо. Сая 500 хүн саналаа өглөө. За тухайн сая 500 хүн чинь 2 саналын хуудсан хамгийн одоо 1 саналын хуудас нь бол нам дугуулж байгаа. Тэр нь одоо ориглын хэлж байгаа шиг 19 нам 2 эвслээс та нэгийг л дугуулна гэсэн үг. Гэтэл тэнд нэг босго давна гэдэг зүйлийг сонгуулийн тухай хуулинд оруулаад өгсөн. Тэрийг ярихгүй бол ерөөсөө болохгүй. Тэгэхээр нам өөрөө нийт тэр санал өгсөн 1 сая 500 мянган хүний 4-өөс дээш хувийн саналыг авч иж улсын их хурлд тэр 48 хүний жагсаалтар нэр дэвсэн хүмүүсээс суудлаа авах эрх нь өсөж байгаа. За эвсэл бол 5% гэж. 2 болон түүнээс дээш. 3 болон түүнээс дээш хамбал 7%. Эвсэл нь дотор 2 тийм. Эвсэл нь бас дотор 2 салчиж байгаа. За тэгэнгүүт 4% ингээд аваад үзье л дээ тий. 4% гэдэг чинь сая 500 мянган хүн санал өгөд 4% бол 60 мянган хүний санал. Тэгэхээр одоо хүн нам байна уу? За хүн нам бол нам шүү дээ. Хүн дээр жишээ авч. Хүн нам бол өөрөө 60 сонгогчдын сая 560-аас дээш мянган хүний саналыг тэр нам дугуулах дээр ингээд авч чадахгүй бол 50 мянган хүн байна уу 40 мянган хүн байна уу санал авбал босго даваагүй гэж үзээд тэр хүн намд өгсөн тэр хүмүүсийн 50 мянган хүний саналыг босго давсан намууд руу хувь тэнцвүүлэн хуваарлах юм байл. Энэ бол хуулинд ингээд орцсон. Тэгэхээр энийг хүмүүс ерөөсөө хэлэхгүй бол 60 мянган босго давахгүй бол өнөөдөр энэ олон намын тогтолцоо гэж бид нар олон сөрөг хүчинтэй болъё гэдэг. Ерөөсөө тэр маань тэгээд хүчин төгөлдөр болохгүй гэсэн. Нөгөө л хүчтэй хоёр нам маань суудлаа хувааж аваад ингээд чигсаалтаар гарах магадлал өндөр байгаа. Эсвэргээрээ баг сонгуул сонгогчдын санал бараг гээгдэн шүү дээ. Үнц нөгөө тэг нь би одоо нэг эвсэлд юм уу би нэг одоо жижиг намд санал өгчлөө гэж бодоход босго давахгүй бол миний санал босго давсан өөр нам руу очиж байгаа чинь харамсалтай өстэй. Ер нь бол жоохон тийм. За тэгээ сонгуулийн тухайд ийм зүйл яалч орцсон учраас манайхын энэ дээр анхаараарэ. Хоёр дахь зүйл нь саналын хуудсыг бол хоёр саналын хуудас бөглөж байгаа. Нэг нь бол нам дугуулна, нэг бол та нөгөөх нь бол танай тойрогт нэр дэвшиж байгаа мандатынхаа тоогоор хүмүүс дугуулна гэдэг асуудал. Тэгэхээр нэг хүн тухайн одоо санал өгөхөд өнгөрсөн жилүүдэд дунджаар одоо 1 минут зарцуулдаг байлаа гэж бодоход энэ жил магадгүй 3 минутыг зарцуулж магадгүй. Яагаад тэгэхээр саналын хуудас нь нэлээд урт байгаа. Тэгээ хоёр зүйлийг уншиж байгаа дуулах учраас. Тэгэхээр өглөөний 7 цагаас оройн 22 цаг хүртэл сонгуулийн тэр хэсгийн ороо ажиллаж байна. Тэгэхээр залуучуудыгаа уриалахад нэг өдөр сайхан амарч байгаа юм чи эрт босоод очичхоо тий. Оройн 22 цагийг хүлээхгүйгээр нэг сайхан эрт босоод 7-8 цагт босоод дахиж очиод өгчих. Магадгүй оройны цагуудад ойчир үүсчихгүй. Ойчир дарааллаасаа болоод манайхан ч зутж штэ. За энд одоо цаг ойчрлах юм байна боли. Энэ асуудлаас сэргийлэхийн тулд эрт очиод сонгуульд өгчээрэй гэдэг ийм хоёр мессежийг өгье. Манайхан доор нэмэх зүйлүүд юу вэ? Энэ дээр сүүлийнх дээр нэмэхэд эрт өгөх юм бол
хурууныхаа нөгөө бодуулсан санал өгсөн гэдгээ харуулад зөндөө олон одоо кофе шопууд, номын дэлгүүрүүд хөнгөлөлт үзүүлэх юм уу. Тийм. Одоо дэмжих юмнууд зөндөө гарч ирдэ шүү дээ. Эртхэн өгөөд эртхэн очиж сайхан кофе моканууд аваад энэ тэрүүгээр эсвэл тухайн тэр хүнсний дэлгүүр өөр тиймэрхүү аянууд өрнүүд идэм билээ. Тийм. Тэгэхээр эртхэн өгөх тусмаа тэр залуучуудад олон давуу тал гоё юмнууд гарч ирэх байхаа. Тийм. Залуучууд хандсан юм. Эрт өгчөө сайхан хүн бусдайгаа уриалъя л да. Instagram, Facebook-ээр story гээд би хийлээ шүү гэдэг. Би бол яг одоо ингээ подкастер ярьсан юм чинь би бол нэг 8 9 цагт очиж сонгуулаа өгчий гэж бодлоо. Тийм ч нээр бахархах юм байхгүй тий. Одоо би ч хэлэх юм бол одоо юу гэдэг чи Оросд амьдарч байсан бол саналаа өглөө гэхэд би бол нэг бахархахгүй. Санал ойлгомжтой учраас. Гэхдээ Монгол улсад арчилсан улсад саналаа өгснөөрөө би өөрийнхөө дуу хоолойг төрд шийдвэр гаргах төвшөнд хүргэж гинэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэнгүүрээ маш бахархах хэрэгтэй. Бусдыгаа уриалах хэрэгтэй. Бас нэг юм 50-агийн адилахаар хэлэх юм цагаан сонголт гэдэг юм байдаг. Тэрийг бас хэлэхгүй болохгүй. Цагаан сонголтгүй сонголт учраас би ингээ цагаан сонголт өгчөө гэдэг хүмүүс ахиг ярьдаг. За өмнөх ерөнхийлөгчийн сонголтчаа цагаан сонголт бол өгсөн хүмүүс. Эрдэнэ нэрдэгчийн баг гүйцэх шахам олон цагаан сонгож өгсөн тийм үү? Сонголт өгсөн. Энэ удаагаар цагаан сонголт гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ та цагаан сонголт өгөх юм бол таны саналын хувьд хүчингү болно. Хүчингү болох юм бол тань нэг удаа саналын хувьцыг дахиж бүглэх боломж олгоно. Тэгээ болохгүй бол таны санал хүчингү болно тэр чигээрээ. Тэгэхээр энэ удаа бол заавалчгүй хүнээ дугуулах нь байна. Намаа бас дугуулах нь байна. Бас нэг юм нь мандатын тоо гэдэг юм байгаад байгаа. Тэрний үг гэхээр бүх тойргуудад хуваарлагдсан тусын өөр мандатын тоонууд байгаа. Жишээлбэл хамгийн олон мандатын тойрог бол нэгдүгээр тойрог ар хангаан бүсийн тойрог тийм үү? Ар хангаа ямар аймагуд байгаа лээ? Үр хангаа, Баян онгор гэсэн аймагуд дээр 10 хүнийг дугуулна гэсэн. 9. Тэгэхээр 9 хүнийг тийм 10-тай бол 10. Тийм. Тэгэхээр 10 хүнийг харж агаад нийт хүмүүсээс та 10 яг 10-ыг дугуулна гэсэн. Илүүч биш, дотооч биш. Хэрвээ 9-ыг дугуулчих юм бол таны санал бас хүчингү болно. Тэгээ дахиад нэг саналын хувьд зааваад тэрийг дугуулчихгүй бол бүр хүчингү болно гэсэн үг. За сквотер манад үргэх юм бол 5 мандатын тоотой байлаа гэхэд би яг 5 үнэл дугуулна. Илүүч биш, дотооч биш. Тэгээ намын юм дээр нэг намаал дугуулна тий. Тэр энийгээс сайн санах хэрэгтэй юм шиг. За дээрэс нь нэг юм хэлье. Тэр нь болохоор нэг сонгуулийн эрсцтэй холбоотой асуудал. Тэгээ түүхэндээ манайх бас нэг эрс зөрөхгүй нэмэлт санал хураалтууд явуулсан тохиолдлуудаас нэх олон байхгүй. Тэгэхээр сонгуулийн эрсцийг хитээс дэш байвал хүчинтэй тооцох юм бэ гэхээр 50-аас дэш. Нийт одоо сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн түрүүний миний ярьсан 2,240,000 хүнээс 50-аас дэш хүн давхиж очиж сонгуулаа өгчих юм бол тухайн сонгуулийг хүчинтэй тооцно. За магадгүй тухайн тойргуудад тийм үү. Одоо ингээд хангаан бүс, говийн бүс гэж ярьлаа шүү дээ. Тухайн тойрогт нь 50-аас доош үеийн санал авах магадлал бас байж болно шүү дээ. Тэгвэл зөвхөн тухайн тойргийнх нь 50-аас дээш үеийн эрс хүрээгүй хэсэг дээр нь дахин нэмэлт санал хураалт явуулдаг юм байна. Тэгэхээр сонгуул өгөөгүй хүмүүсийн дунд нь нэмэлт санал хураалтаа явуулдаг. Бас сонгуулийн тухай хувьд ийм юм байд юм байна. Тэгэхээр хэдүүлээ сонгуульдаа зүгээр очиж өгөхийн сацуу энэ эсцийг бол хүргэх ёстой 50-аас дээш үү гаргах ёстой. Гэтэ жил болгоны сонгуул бол бас аз болж 50-аас дээш үү гараад байдаг. Тийм учраас бид нэр энэ дахин сонгуул нэмэлт сонгуулийн талаар яриад байдаг. Гэтэ юмыг яаж гэдг хуулиндаа байдаг учраас энэ зохицуултыг нь бас л мөнгө штэ дахиад сонгуул. Тийм дуусчих бидний татвар төлсөн мөнгөөр дахиад нэг мөнгө цаасна. Бүтэн хүмүүсийг ажиллуулна. Батмөнхөд өөр анхааруулах юм байна уу? Ер нь бол гол юмнуудыг нэлчлээ. Тийм. Сонгогчийн нэрсийн жагсаалтад буюу тэр 2,240,000 хүн дотор таны нэр байгаа юу үгүй юу гэдгийг шалгахын тулд e-Mongolia болон сонгуулийн ерөнхий хорооны вебсайтаар ороод та өөрийнхөө регистрийн дугаар бүх мэдээллүүд оруулах юм бол за та одоо тэр хаан улдүргийн тэдгээр хороон дээр бүртгэлтэй байна. Таны одоо очиж сонгуул өгөх хэсгийн байршил бол тэр гээ бүр заацсан байл хаягтайгаа. Тэгэхээр та мэдээлэлээ нэгдүгээр сонгогчийн нэрсийн жагсаалтад таны нэр байна уу шалгачих хаана тухайн өдөр 6 сарын 28-ны өдөр хаана очиж сонгуул өгөх вэ гэдгийг нэгдүгээрт мэдчих. Тэгээ энэ хоёр бол таны хувьд бол ойрын хугацаанд хийх зүйл шүү. Тэгэхгүй бол нөгөө хятад гараад гадаадад байж байгаад ирсэн хүмүүс нэрсийн жагсаалтанд нэр нь байхгүй нэг жилээ. Яагаад тэр хилээр орж ирээ зарим нь бүртгэдэггүй ч юм уу тэр нэг системийн алдаанууд байдаг юм биш. Төр асалт хийсэн. Тэрийг эртхэн шалгаж явахгүй бол та өөрөө нэрсийн жагсаалт байхгүй л одоо тэгэл сонгуулаа өгч чадахгүй гэсэн үг шүү дээ. Тийм заавал шалгах хэрэгтэй юм байна. Бас нэг сүүлд нэг нэмжлэх юм байна. Яг өнөөдөр гадаадад санал авч эхэлж байгаа. Гадаад байгаа монголчууд маань саналаа өнөөдрөөс эхлээд өгөөд 24 хүртэл өгж байгаа. 4 хоног баха. 4 хоног. Тэгэхээр гадаадад нийт 13,095 сонгогчид
бүртгүүлсэн мөлий. Нийт одоо 200 гаруй мянган хүн бол амьдарч байгаа. Даанч тэгээд 13 мянган нь бол бүртгүүлсэн байна. Гэхдээ чамлахаар чангатах гэж гадаад байгаа ч гэсэн Монголдо санаа зовоод Монголынхоо одоо шийдвэр гаргалтанд нөлөөлөх гээд саналаа өгөхгүй бүртгүүлсэн хүмүүстээ бас баяр хүргэе. Тэгээд та бүхэн саналаа бас амжилттай өгөөрэй гэж хэлье. Тэгээд гадаад байгаа хүмүүс ч бас айгүй тэгдэг тийм. Би гадаад байгаа өмнө 20 оны сонгуулиар бол гадаад байгаа монголчууд саналаа өгөх боломжгүй байсан. Энэ удаад болохоор зөвхөн жагсаалтад байгаа одоо нийт дэвшигчдэд саналаа өгөх боломжтой. Тэгэхээр та зөвхөн нэг нам юм уу эслийг дуулах боломжтой болж байгаа гэсэн үг. Гэхдээ ямар ч байсан оролцож боломжтой болж байгаа болохоор бас энийг хэлэх хэрэгтэй байна. За хэдүүлээ төгсгөлийнхээс рүү оръё. Тэгээд ингээд энэ подкастыг дуусгая гэж бодож байна. Төгсгөлийнхээ асуултыг хоёр найзаас асууя. За залуучуудын дунд нэг юм ойлголт байгаа. Яагаад оролцохыг нь бол хэдүүлээ хэлчлээ. Сонгуульд заавал оролцохыг. Гэхдээ нэг ийм бодлоос болоод сонгуул өгдөггүй маш олон хүмүүс байна. Ганц миний саналаар дутгах шүү дээ. Тэ? Би 5 дахь өдөр нь хөдөө явчих юм аа. Сонгуул өгж амжихгүй. Нэг бол би 5 дахь өдөр нь нэг тийшээ явахаар ажил төлөвлөлдсөн. Нэг өдөр амарч байгааг их 3 хоног амарна. Сайхан хөдөө гарчих юм тий. Ганц хүний саналаар дутхгүй шүү дээ таймнаа. Сүртэй ингэдэг ийм бодлууд хөвөрсөөр байгаад одоо тэр сонгуул өгөхгүй ха 40% чинь бүрдчихэд байгаа. Энэ хүмүүстээ зориулж нэг час ийсэн нэгээс хоёр бүгүүлбэр хэлээд за үнэхээр бид эдийн яриаг сонсоод өгстэй байна гэсэн нэг мэдрэмжийг төрүүлэх фактыг хэлээд яриагаа дуусгая да. Батмах хэлв. Факт бол за юу яагаад энэ өгстэй юм бэ? Одоо ганц хүнээр дутуу гэжтэй гэдэг бол би бол тэгж бодож байгаа хүмүүст бол зөвөр миний энэ хувь хүний одоо бодол шүү дээ. Тэгж бодоод өгөхгүй байгаа хүмүүст бол яг ганц хүн гэж бодоод өгөхгүй болвол энэ бол яг жоохон хувиа хичээсэн л бодол юм шиг санагдаж байна надаа. Яг нэг хэлэхэд бол. Яагаад тэгэхээр тэр ганц хүмүүс чинь ганцаараа нэгцээр байгаад Монгол улс гэдэг юм болж байгаа шүү дээ. Тэгээд нэг дээр нэмэх нь 1 2 3 гэд явдаг шиг л бүх юм явдаг болохоос биш. Хизээч ганц юм гээд ганц юмнаас юм болохгүй юм болдгоо. Ингээд хамаарахгүй гэдэг юм байдаг байхгүй. Яг ингээд амьдрал дээр ч юм уу бүх юм яг шийдэх момент тэр нэг ганцхан юмнаас л болдсон шүү дээ. Эцээц. Одоо жишээлбэл ганцхан хүний сонгуулийн тоогоор зөрөөд нөгөө одоо манай энэ сонгуулийн одоо тогтолцооч энэ юм чинь айгуу сонио өрсөлдүүлээд байгаа юм шиг нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэгтэл тэр ганц хүний санал бас тутах момент одоо онлын хувьд бол боломжтой байхгүй. За магадгүй тэр магадлал багч гисэн ганц гэдэг юм бол байхгүй. Ганцууд бид нар бүгдээрээ нийлээд нэг Монгол улс болж байгаа. Тэгээд тэрийг ашиглах боломж олдож байхад ганц хүнээр дутуу гэж бодоод болж байгаа бол бити тийм амиа бодсон бай. Тэр ганц хүн гэдэг ганцыгаа олон болгох боломж чинь энэ сонгуул шүү. Ганц гэдгийгаа олон юм шиг мэдрэх, олон юм шиг тэр өөртөө ч адилхан бас санал өгж байгаа хүмүүс байгаа. Тэрийгээ хүчрхэгжүүлэх, тэрнгээрээ бахархах боломж энэ одоо 4 жилд олимпик нэг удаа болж байхад тий. Тэгтэл хөдөө явна гэж ивэл одоо арайчтэй л гэж хэлмээр энэ залуу хүний хувьд бол тийм залуу хүн байгаа бол тийм юм төлөвлөж ивэл одоо болоо л тий. Зүгээр өгчих нэг удаа тий. Одоо өөр юу хэлэх вэ? Надад бол тэгж л байдаг. Надаа хэлэх юм гэвэл яг энэ сонгуулийн өдөр 6 сарын 28-ны төрсөн өдөр болж байгаа. Тэгэхээр манай найзуудтай хандж хэлэхэд төрсөн өдрийн мэд хүргэх хэрэггүй. Зүгээр очоод саналаа өгч. Тийм чинь одоо мэд хүргэсэнтэй адилхан. Тэгээ зураг явуулчих хэлэх болсон тийм. Тэгж хэлээ. Тэгээ би эдийн фактууд хэлье гэж бодлоо. За энэ фактуудыг та нар сонсоод яг өөрсдөө саналаа өгөх үгүй гэдэг шийдээрээ. Тэгээд ер нь бол фактаар л холбоороод юм хэлэх юм аашдгүй. Хамгийн эхлээд нийслэлийн иргэн өдөрт дунджаар 2.5 цагийг төгжрөл өнгөрөөдөг. Жилдээ 45 хоног төгжрөл өнгөрөөдөг. За өвөлдөө яг Улаанбаатар хотод хамгийн оргил үедээ Монгол улсын Улаанбаатар хотын агаарын бохирдлын топ 10 агаарын бохирдолтой хотуудын нэгэнд ордог. Энийг сонсч тий. Зарим үед нэгт ордог. За Монгол улсад 2024 онд хэвлэлийн эрхчлөөний индекс 180 орноос 109 жагссан. Тэгэхээр Монгол улс юу хэвлэлийн эрхчлөө байгаа гэхэд айгүй хэцүү. Хэвлэлийн компаниуд одоо медиа компаниуд яг бор зүрхээрээ ажиллахад айгүй хэцүү. Тэгэхээр нөгөө хин нэгнээс хамааралтай байхгүй болох болчихсон тийм. За Монгол улс одоо нийт одоо шатхууны 100%-ийг зөвхөн Оросын холбооны улсаас авдаг. Ямар нэг юм болоход Орос манай шатхууныг хаадаг, боодог. Тэрнээс болж маш олон асуудал гардаг. Бид нар бүгдээр мэдж байгаа тийм. Тэр энийг бас бодох хэрэгтэй. За одоо одоогийн байгаа улсын хурал нийт 76 гишүүнээс зөвхөн 17% нь л
ерөөсөө эмгтэй гэж. Нийт харамсалтай нь одоо бод байдал дээр нийт хүн амын 50% эмгтэй хүмүүс байгаа. Тэгэхээр 50 эмгтэйчүүдийн төлөө л ерөөсөө байхгүй байна. За Монгол улс 110 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амьдарч байгаа. Гэхдээ өнөөдөр Монгол улсын одоо улсын их хурлд нэг ч хөгжлийн бэрхшээлтэй хүн байхгүй. Тэр хүмүүст төлөөлөх хүн байхгүй гэсэн. За одоо Монгол улсад дундад цалин 1.9 сая төгрөг. Доллараар бодох юм бол хэдийн $500 уу? Тэр хавцаа тий. $500-оор ер нь дэлхийн түвшинд хэдүүлээ өршөлтөх чадварын боловсон хүчин одоо хөлбөмбөгийн зах зээлээ эрүүлэх хүн үнэлж чадж гэнэ үхээр тэрийг бас бодох хэрэгтэй. 1.9 сая төгрөг. За Монгол улсад одоо Монгол улсаас гадаад амьдарч байгаа нийт иргэдийн тоо 210 орчим мянган иргэдтэй. Нийт иргэдийн бараг нийт хүн амын 6% гадаад амьдарч байна. Монголдо байж ах хэвээр хүмүүс гадаад амьдарч байна. За Монгол улсын энэ жил одоо 90 оноос хойш арчлалын индексээр хамгийн хойнд байгаа улс. Уг нь л арчлал хөгжөөд байна гэж яриад байгаа боловч яг үндэ олон улсын индексээр манай арчлал ухраад байгаа юм байна. Энийг бас бодох хэрэгтэй. За Монгол улсын одоо PISA үнэлгээгээр боловсролын үнэлгээгээр олон улсын үнэлгээ байдаг. Тэрнэр яг Монгол сурагчдын унших чадвар 81 орноос 65 дугаар хайранд орсон. Тэгэхээр Монгол сурагчид уншдаг мөртлөө уншсан юм аа ингээд ойлгохгүй байна гэсэн үг байхгүй тийм. Тэгэхээр боловсролын чанар ямар байгааг харуулж байна. За Монгол улсад одоо Улаанбаатар хот үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн үнэтэй одоо ерөнхий боловсролын хувийн сургуулийн төлбөр 145 сая төгрөг. Жилийнх нь. Тэгэхээр боловсролын хүртээмжийн ялгаа ямар их болсон байдгийг харагдаж байна тийм үү. За гих мэтчлэн маш олон фактууд байна. Тэгэхээр ингээ яриад подкастын цаг тэгэхээр миний хэлэх гээд байгаа гол санаа нь юу гэхээр энэ олон болохгүй байгаа, бүтэхгүй байгаа түн бумаа асуудлуудыг шийдэхийн тулд таны хийж чадах, өнөөдөр хийж чадах ганц юм бол сонгуульд оролцож саналаа өгөх. Тэгээ өөрийн чинь төлөөлөх хүнийг улсын их хурлд сонгох. Тэгээ тэр хүнээс дараа нь хариуцлага нэхэх. Дараа нь 4 жилийн дараа дүнгээ тавих. Бид нар ч зөндөө энэ жил одоо өнгөрсөн 4-8 жилийн дүнгээ тавина шүү дээ. Би дангаас төлөөл сонгодог зүйл бас би чинь биш байгаа. Үүнтэй байхын сацуу дүн тавьдаг байх хэрэгтэй шүү дээ. Бид нар ажил дээр хариуцлага алдвал ажлаасаа халагддагтай адилхан. Хэрвээ би алдаа гаргаад тэрийг өөгшүүлэл яваад ах юм бол би дахиад алдаагаа гаргаад байна шүү дээ. Би одоо өнгөрсөн 4 жил, за 8 жил их барьсан намд яг үндэ муу дүн тавьж байгаа. Тэгэхээр миний сонголт ямар байх нь ойлгомжтой бах тий. Тэгэхээр бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгцгөө. Дүнгээ тавих цаг нь болж байгаа. За би өөрийнхөө бодлыг хэлье. Сонгуульдаа энэ өгдгөө нөхдүүдэд хэлэхэд бид нар энэ арчилсан нийгэмгээ биднэрт олгогдсон одоо ингээд сонгуулаа өгдөг бас ингээд болохгүй байгаа юмыг зас сайжруулъя гэдээ очиод сонгуулаа өгдөг өөрийн төлөөний өмнө сонгодог ийм ирэх зарим улс орн зөндөө байхгүй. Бид нар харин азтай тий. Бид нар энэ их аз завшаа нь ойлгохгүй л байгаа юм л да. Арчил гэдгийхээ бас утга учирыг ойлгохгүй 35 жил явчихж л дээ. Тэгэл нөгөө улс төрийн лидер ойлгуулдаг хүн байсангүй. Тэгээд бас буруутах аргачлахгүй баг. Тэгэхээр зарим улс орн болвол тэгэл нэг хүн тэгээд ингээд байнга сонгогдоод явдаг. Бид нар сонгоё ч гэвч тэр сонгох хүнч байдгүй, сонгуульч болдог орнууд зөндөө шүү дээ. Зарим орн зүгээр бүлэглэлүүд л байна. Тэгээ баячууд л байна. Тийм учраас арчлалаа хамгаалахын төлөө бас нэгэн түүхэн сонгуулийн өмнө та хэд маань ирсэн байна. Тэр арчлалаа нуран унсан хойно нь гоншихнах биш. Энэ арчлалыг хамгаалах үйл хэрэгт оролцоод хойч үедээ арчилсан нийгмийг өвлүүлэн үлдээхийн төлөө өнөө удаагийн сонгуульд оролцоорой гэж залуучуудад уриалъя. Тэгээд төгсгөлд нь хэлэхэд сонгуул бол болдгоороо болно. Тэгээд сонгуулийн дараа наадан болдог. Наадан болно, олимп болно. Олимпийн тэнгэрт алтан медаль монголчууд авахад 2008 онд асар тийм аимшигтай үйл явдал сонгуулийн үр дүнгээс болсны дараа монголчууд эвлэрч ялаа. Тухайн нам засгийн хоёр том удирдлагууд хоорондоо тэврэлдээд согтуу талбай дээр гарч ирж ялаа. Ингээд бодоод үзэх юм бол сонгуул гэдэг зүйл дуустгаараа дуусна. Монгол улс бас хасрыг хөв заяатай би бол эргээд эвлэрнэ дээ. Сонгуулийн дараа өнөөдөр муудалцсан хүмүүс эвлэрхэл байх. Тэгэхээр зүгээр цаашдаа зүгээр аль ч ном сонгогдсон бай. Залуу хүний хувьд зүгээр хүрч байгаа юм. Монголчуудад гоё эвтэй бай. Бид нар бол одоо хамгийн том энэ хямрал бол үнэт зүйлийн хямралд орчоод байгаа. Үндэсний эрх ашгаа бид нар мартцсан. Юуны төлөө явж байгаа мэдэхгүй байна. Тэгээд ийм том хоёр гүрний донд байна гэдэг бол бид нар эвгүй шүү. Тэгэхээр бид нар хоорондоо эвтэй байж ээж балансыг олж ээж сайхан хөгжнүү гэхээс хоорондоо халалцаад авах бол
бусдын л бусад улс орны л өгөөшөлж дуусна. Тэгэхээр хэдүүлээ гоё эвтэй бай, сонгуул дуусаад манайхан тэгээ эвлэрчин дээ. Тэгээд бүх юм сайхан буцаал үргэлжлэнэ. Тийм учраас стресстгүйгээр нэг сайхан сонгуульдаа очиод өгцгөөчээрэй л гэж залуу дүү нартаа, залуу сонгогч нартаа, үеийн залуучуудтай хэлье да. За дуусахгүй хэдүүлээ. Яг л 60 минутанд хэдүүлээ базлаа. За тэгээ сонгуулийн үр дүн яаж гарахаас үл хамааран дараа нь бид хэд бас ингээд улс төрийн талаар хэдүүлээ бас нэг ярьж ивэл зүгээр юм шүү те. Яг л нөгөө Батмөнхийн хэлсэн шиг дараагийн улс төрийн лидерийг төрөн гарахыг хүлээх биш. Бид нэр төрөн гаргуулахын тулд залуучуудад энэ улс төрийн боловсролыг 10 жилдээ боловсролын систем нь өгч чадаагүй зүйлүүдийг хэдүүлээ ядаж гоё нийгэмд өгье л та те. Гоё бодлогыг яриа л та. Гадаадын хөрөнгө оруулалт яагаад чухал юм? Би шинжлэх ухааныг яагаад бид нэр сангуужуулах хэрэгтэй юм гэхэл амар гоё зэдүү зөндөө байна. Тэгээ сонгуул дууссан ч бид нар улс төрийн сэдв үргэлжлүүлнэ. Тэгэхэд подкастыг сонгуул болж байгаа болохоор улс төр ярьлаа гэж хүмүүс бодоод тах шиг үгүй. Тэгээ сонгуулийн дараа та хараарай. Бид улс төр ярьсаар ах болно. Баярлалаа залуусаа. За баярлалаа.